Дараагийн мэдээлэл хүргэе. За Монгол Ардын намын 2 дугаар баг хурал өнөөдөр дуйлантай эхэллээ. За тодруулбал намын дарга учрлын зүгээс амар баясгалан булган твэ 50 бэх амундра нарыг намын гишүүнчлэлээс тэтгэлзүүллээ. Ингэснээр Монгол Ардын нам 2027 оны ерөнхийлөгчийн сонгуулийг угтаж хэрэг толбогдсон гишүүдээс нэрээ цэвэрлэх, за нөгөө талдаа шинэ удирдлагууд нь нам доторх цэвэрлэгээгээ эхлүүлж буй дүр зураг харагдаж байна. За учир нь энэ удаагийн баг хуралд нүүрсний хулгайн хэрэгт сэжиглэгдэн шалгагдах үедээ оргон зогтсон улсын хурлын гишүүн асан Мөнхбат оролцож байгаа нь Монгол Ардын нам доторх хүчний харьцаа огцом өөрчлөгдөж байгааг илтгэж байна. Монгол Ардын намын даргын хувьд прокурорын байгууллагаас авилга албан тушаалын хэрэгт ялагдчаар татагдсан улсын их хурлын гишүүн амар баясгалан эрчим хүчний сайд алсан 50 бэх үндсэн хууль зөрчсөн үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтээр тогтоогдсон улсын их хурлын гишүүн булган туяа нам давнсан бүлэглэл байгуулж нийгмийг эмч замраагүй байдалд удаа дараа төрхөн Монгол Ардын намын бодлого үйл ажиллагаа зохион байгуулалтаар гүтгэн харлуулж намын бодлогыг хувийн офисаас говьрлон завхруулж намын гишүүний ёс зүй сахилах арга үзлийг уландаа гიშгсэн баг хурлын гишүүн асан Монголын үнэн сонины эрхлэгч асан Амундра нарыг Монгол Ардын намын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байна. Намын үндсэн дүрм заасны дагуу эдгээр гишүүдийг намаас түтгэлзүүлэх асуудлыг шийдвэрлүүлэхээр хяналтын ерөнхий ороонд би өнөөдөр албан ёсоор хандаж байна. Урдын гавьяа зүтгэл авилга албан тушаалын хэрэг ёс зүй хариуцлагаас алхах бамбаа болох учиргүй. Шүүхээр гин буруутай эсгээ тогтоологсны дараа Монгол Ардын намын гишүүнчлээ сэргээлийг хийх нь нээлттэйг энэ дашинд сануулъя. Төсвийн зардлаа 2.1 За энэ мэдээллийн араас улсын ерхий прокуророос улсын их хурлын гишүүн амар баясгалан булган туяа нарын бүрэн эрхийг түтгэлзүүлэх бичгийг улсын их хурлын тамхын газарт хүргүүлсэн гэх мэдээлэл цацагдлаа. Харин хуулийн байгууллагад шалгагдаж байгаа тогтох зөрөн сайн зориг тэргүүтэй хүмүүсийн намын гишүүнчлэлд хөндөгдөөгүн дээр гэмт хэрэгт шалгагдаж улсын их хурлын гишүүнээс нь түтгэлзүүлэн эх орноосоо оргон зогтсон Мөнхбат баг хуралд оролцож байгаа нь ялгамжтай хандлага гишүүнжлэг дагуулад байна. За нэгэсэндээ энэ удаагийн Монгол Ардын намын баг хуралаар учрал зандагчдар нар нам доторх эрх мэдлээ улам бүр баталгаажуулж өөрсдийн хүрээллээ бүрдүүлж эхэллээ гэдэг ойлголтыг дагуулж байна. Зарим улсын хурлын гишүүд намын гишүүдийг хэллээ. Манай Монгол Ардын намын дүрмэн дээр байж байгаа. Авилга албан тушаалын гэмт хэрэгт холбогдох юм бол намаас түтгэлзүүлнэ гэж. За энэ хүрээнд одоо эрхийнхээ хүрээнд намын дарга мэдгдлээ. За ёс зүйн хороо хэрхийг шийдэх байх. Ёс зүйн биш юуны хяналтын ерөнхий хороо хэрхийг шийдэх байлгүй. Намын дарга шийдвэр гаргаж намаас одоо гарсан тооцох энэ боломж байхгүй юм учраас улсын их хурлын дарга учрал бол яг одоо намын даргынхаа хуваар хяналтын ерхий хороонд санал гаргана гэсэн. Тэгэхээр яг одоо бол ямар нэгэн шийдвэр гараагүй байна гэж бид нар ойлгох ёстой. Зүгээр энэ нэр дурдсан 4 хүний асуудлыг бол прокуророос одоо шийдвэр гаргасан байгаа гэж мэдээлсэн. Харгалзаа авч үзлээ. За Монгол Ардын намын энэ удаагийн баг хурал эхнээс ширүүхэн шийдвэрүүдийг танилцуулж цэгцэрнэ гэдэг үгс намын удирдлагуудын дараалсан илтгэлүүдэд дурдагдлаа. Цаашлаад ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн хүрээнд Монгол Ардын нам жагсаалтын гишүүддээ салхи оруулахыг үгс гаргагүй байна. Харин оюун эрдэнэ амар баясгалан нарын зүгээс ямар хариу үйлдэл үзүүлэх вэ гэдэг нь энэ хаврын улс төрийн халуун сэдвээр нэрлэгдэхээр болж байна.